Усуугийн удирдах газрын хэрэглэгч дүүшлэх албанаас наачлан Дусалхүү Про подкастыг хэрэглэгч та бүхэндээ цувралаар бэлтгэн хүргэж байна. Подкастераараа дамжуулан байгууллагын үйлчлэгийг та бүхэндээ хүргэж байна. Манай энэ удаагийн зочноор хэрэглэгч дүүшлэх албаны дарга Баянзүлийг урьж оролцуулж байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэнд болон Дусалхүү подкастыг сонсож байгаа нийт хэрэглэгчтэй энэ өдрийн мэндийг хүргье. За бидний ярилцах өнөөдрийн сэдэв төвийн цэвэр бохор усны шугамд холбогдох хэрэглэгч ямар бичиг баримт бүрдүүлж хаана хандах вэ? Энэ талаар мэдээлэл өгнө үү? Усуугийн удирдах газар нь нийслэлийн хүн ам аж ахуйн нэгж байгууллагуудыг унд ахуйн цэвэр усаар тасралтгүй найдвартай хангаж хэрэглэнээс гарсан бохор усыг татан зайлуулж стандартын шаардлагыг нийцүүлэх үндсэн үүрэгтэй ажилладаг. За төвийн цэвэр бохор усны шугамд холбогдох байгаа хэрэглэгчдэд маань байгууллагын бизнесийн үйл ажиллагааны дэгжээгийн дагуу 5 дугаар сарын 1-ний өдрөөс 11 дугаар сарын 1-ний хооронд төвийн цэвэр бохор усны шугамд холбогдох зөвшөөрлийг олгож байна. За жил дунджаар 400 гаруй хэрэглэгч төвийн шугамд холбогдож манай байгууллагатай бол гэрээ хийдэг байж байгаа. Шинээр өгсөрсөн шугам хоолойг усуугийн буюу төвийн цэвэр бохор усны шугамд холбогдоо хэрэглэгч нар маань 5 төрлийн бичиг баримтыг бол бүрдүүлдэг байгаа. За энд бол нэгдүгээр цэвэр бохор усны шугамд холбогдох техникийн нөхцөл, техникийн хүслийн дагуу зөвшөөрсөн ажлын зураг, 4-өөс дээш давхар барилгад барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг холбогдох байгууллагаас авсан байх шаардлагатай. За мөн шугамын угсралтын явцад бүрдүүлсэн далд ажлын актууд, за хамгийн сүүлд нь гүйцэтгэлийн зураг хийлгэж хотын мэдээллийн цанд бүртгүүлсэн байх юм шаардлагатай байдаг. За эдгээр бичиг баримтыг бүрдүүлсэн хэрэглэгч усуугийн удирдах газрын хяналт удирдлагын төвийн нэг цэгийн үйлчлэгэнд хандаад за холболтын гэрээгээ байгуулад зөвшөөрлөө авдаг. За үүний дараа бол манай шугам ашиглалт цэцрийн албаныхан төвийн цэвэр усны шугамд нь холбож өгөх үйлчлэгийг бол хийдэг байгаа. За шинээр барилга байж байгаа хэрэглэгчид төр усны зөвшөөрөл хэрхэн авах вэ? Энэ талаар та мэдээлэл өгөөч. Төр усны зөвшөөрөл авахыг хүссэн иргэд аж ахуйн нэгж байгууллагууд харьяа дүүрэг хариуцсан хэрэглэгчдэд үйлчлэх төвдөө бол хандна. За тэндээс хэрэглэгчийн хэсгийн инженерүүд газар дээр нь очиод тухайн хэрэглэгчийг бол шугам шүлжээнд холбох цэгийг бол тогтоож өгдөг байж байгаа. За манай байгууллагаас бол төр усны зөвшөөрлийг шинээр баригдаж байгаа барилгад унд ахуйн зориулалтаар за мөн удирдлын чанартай үйлдвэр үйлчилгээ явуулж байгаа хэрэглэгчдэд зориулж олгож байна. За шинээр барилга барьж байгаа хэрэглэгчийн хувьд барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл, цэвэр бохор усны шугамд холбогдох техникийн нөхцөл, гадна цэвэр бохор усны ажлын зураг зөвшөөрсөн байхыг шаарддаг. За удирдлын чанартай үйлдвэр үйлчилгээ явуулах хэрэглэгчийн хувьд тухайн үйлчилгээг явуулах газар нь нийслэл дүүргийн зөвшөөрөлтэй байх шаардлагатай. За мөн тухайн үйлчилгээг явуулахыг зөвшөөрсөн холбогдох газраас авсан тусгай зөвшөөрөлтэй байх ийм бичиг баримтыг бол бүрдүүлсэн байх шаардлагатай байна. За газар шорооны ажлыг шууд эхлүүлэх нь зөв үү? Энэ тал дээр та хэрэглэгчдэд хандаж зөвлөгөө өгөөч. Сангамжийн ариут татварын шугам шүлжээний хэвчлэн газар доор байрлсан байдаг. Та бүхэн өөрсдөө мэдж байгаа. Тэгэхээр хэрэглэгч та бүхэн газар шорооны ажлыг эхлүүлэхээс өмнө газар доор сангамж ариут татварын шугам шүлжээ бие эсхийг бол мэргэжлийн байгууллагад хандан тодруулах авах зайлшгүй шаардлагатай байдаг. Учир нь тодруулах хийлгэхгүй газар шорооны ажил эхлүүлснээс болж сангамж ариут татварын болон бусад инженерийн байгууламжийг гэмтэх тэс гадна хэрэглэгчний ус хангамжийг тасалдуулах эрсдлийг бий болгож байдаг. Ийм учраас газар шорооны ажлыг эхлүүлэхээс өмнө манай байгууллагын хяналт удирдлагын төвд хандаж тодруулга авч ус хангамж ариут татвар үйлчилгээний хэвийн найдвартай байдлыг хангахад хамтран ажиллахыг хэрэглэгч та бүхнээсээ бас хүсэж уриалж байна. За шугам шүлжээнд гэмтсэн иргэн аж ахуйн нэгж байгуулах хаана хандах вэ? За хэрв таны өмчлөлийн шугам шүлжээ гэмтсэн тохиолдолд та усуугийн удирдах газрын хяналт удирдлагын төвд 7015 7066 гэсэн утсаар хандахыг зөвлөж байна. За манай байгууллагын хувьд бол төв диспетчер 24 цагийн турш хэрэглэгчээс ирүүлсэн санал хүсэлтийг хүлээн авч шуурхаа барагдуулан ажиллаж байгаа. За хэрэглэгчийн захиалгаар хийгдэж байгаа бүх төрлийн ажил үйлчилгээг төлбөр төлчилгээний журмын дагуу хийдэг байгаа. За гарсан төлбөрийг бол тухайн сарын улсны үйлчилгээний төлбөрийн хэмжлэлээр тусган төлөвлөж байна. За хэрв таны шугам шүлжээний гэмтэл ил байх юм бол засварын ажлыг бол шууд хийн. Хэрвээ ил биш байх юм бол тусгай зориултын багжийн тусламжтайгаар гэмтлийг бол тодорхойлоод за төвийн цэвэр бохор усныхаа шугамыг бол хэсэгчлэн хааж иж засварлах ажлыг бол хийж байна. За төвийн цэвэр бохор усны шугамд холбогдох гэрээ
хийх талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа. Про подкастын шинэ дугаар танд хүрлээ. Анхаарал хандуулсанд танд баярлалаа.